Сан байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад хандан уриалга гаргасан байна. За түүний гаргаж байгаа уриалгын гол санаачлал нь орон улсын хоолоогоор өөрийн байлдааны онгоцоо нэвтрүүлэхийг уриалсан ийм уриалгыг гаргаж байгаа юм. За тэрээр бүгд найрамд Хятад ард улс, Франц, Япон, Өмнөд Солонгос, Их Британи болон бусад улсуудад хандан орон улсын хоолойг нээлттэй аюулгүй байлгахын тулд байлдааны хөлөг онгоцоо илгээхийг уриалсан байна. За энэ нь бол сүүлийн үед Иранд болж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор газрын тосны үн нэмэгдсэн. За тийм учраас орон улсын хоолойг хамгаалахад ийхүү бас өөрийн тусалцаа нэмрийг оруулахыг улс орнуудад уриалж байгаа юм. За орон улсын хоолойгийн хувьд дэлхийн газрын тосны нефтийн 20 орчим хувь нь бол энэ хоолойгоор дамжин явдаг. За тэгээд орон улсын хоолойд бол Иран улс хяналтаа тавьдаг. За ийм учраас бол энэ шалтгааны улмаас ийхүү уриалга гаргасан байна. За харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи CBS телевизэд өгсөн ярилцлагатаа Тегеран руу хэд хэдэн улс хандаж хөлөг онгоц аюулгүй нэвтрүүлэхийг хүссэн. За үүнийг манай цэргийнхэн шийдэх ёстой гэж хэлсэн байна. За тэрээр хэд хэдэн орны хэсэг хөлөг онгоцыг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн боловч энэ талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргээгүй байна. За Иран улсын хувьд дэлхийн экспортын 5.1 орчим дамждаг энэ хоолой нь Америк болон түүний холбоотноос бусад бүх улс орнуудад нээлттэй гэж мэдэгдсэн байна. За Аббас Аракчи мөн дайн зогсоохтой холбоотой арга замууд юу байж болох талаар ярилцлагандаа дурдахдаа бид Америкчуудтай ярилцах ямар нэгэн шалтгаан олж харахгүй байна гэж хэлээд Израиль Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх шууд бус хэлэлцээрийг 2 дугаар шатны хэлэлцээрийг 2 дугаар сарын 28 зохицуулттай ийм дайралтаар бол эхлүүлсэн гэдгийг тэмдэглэсэн. За өөрөөр хэлбэл яриа хэлцээ өрнж явах үед бол дайн байлдааны үйл ажиллагааг эдгээр хоёр орон эхлүүлсэн гэж түүний хувьд үзэж байгаа юм. За мөн өнгөрсөн жил Америкийн нэгдсэн улс болон Израилийн дайралтын дараа нурангууд доор байгаа баяжуулсан урааныг Тегеран сэргээх төлөвлөгөөгүй байгаа гэдгээ мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын элчин сайд Крис Райт NBC телевизэд өгсөн ярилцлагатаа Америкийн нэгдсэн улс дурдсан зарим устай яриа хэлцээ хийж байгаа. Бүгд найрамд Хятад ард улс хоолойг дахин нээхэд бүтээлч түнш болно гэж найдаж байгаа гэдгийг хэлсэн байна. За гэвч одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн уриалгад ямар нэгэн улс хариу өгч за түүнд нь бол өөрийн цэргийн хүчнээ илгээнэ гэсэн амлалт одоохон өгөөгүй байгаа юм. За тухайлх юм бол Их Британий ерөнхий сайд Кер Стамер нэм гарагт Трамптай холбогдсон. За түүний хувьд бол дэлхийн тээвэрт учирсан энэхүү таслалыг зогсоохын тулд хоолойг дахин нээхийн ач холбогдлын талаар ярилцсан байна. За мөн Канадын ерөнхий сайдтай тусдаа ярилцсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За харин Америкийн нэгдсэн улсад суугаа бүгд найрамд Хятад ард улсын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пинго хэлэхдээ бүх тал доктортой саадгүй эрчим хүчний хангамжийг хангах үүрэгтэй бөгөөд бүгд найрамд Хятад ард улс хурцтмал байдлыг намжаахын тулд холбогдох талуудтай харилцаа холбоогоо бэхжүүлнэ гэж хэлсэн байна. За харин Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам Дональд Трампын хэлсэн уриалгын хариуг анхаарч харж байгаа гэдгийг мэдэгдээд Америкийн нэгдсэн улстай нөхцөл байдлыг нэгт уялдуулж сайтар нэгтлэн үзэх болно гэж хэлсэн байна. За харин Японы ерөнхий сайд Санэ Такачитай пүрэв гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп уулзгаж байгаа. За энэ үеэрээ Трамп ерөнхийлөгчийн зүгээс Япон улсаас энэхүү байлдааны хөлөг онгоцыг илгээх хэсгийг шууд асууж магадгүй гэсэн ийм таамаглал хүрч байгаамаа. За харин Франц улс бол улс орнуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдэгдэж байсан. Эммануэль Макрон Европ болон Энэтхэг Азийн түншүүдтэй дурдж үүндээ бол мэдгдсэн байгаа. За мөн орон улсын хоолойгоор дамжин хөлөг онгоцыг дагуулan явах олон улсын мишн олон улсын ийм үйл ажиллагаа явуулах талаар бол хамтран ажиллаж байгаа ч гэсэн нөхцөл байдал зөвшөөрөх юм бол дайн намцсан үед үүнийг хийх ёстой гэдгийг Францын ерөнхийлөгч онцолсон байна. За харин Трампын уриалга дурддаггүй Герман улсын гадаад хэргийн сайд Йохан Вадефул RT телевизэд өгсөн ярилцлагатаа бид утгагүй энэ мөргөлдөөнийг идэвхтэй хийсэх болох уугүй юу гэдгээ ярилцаж байгаа. За одоогийн байдлаар бол бид үгүй гэсэн хариулттай байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байгаа юм. За үүний зэрэгцээ дэлхийн газрын тосны үн нэмэгдэж байгаатай холбогдуулан дэлхийн зах зээлд бол энэ үнийн өсөлтөө сэргийлэх зорилгоор олон улсын эрчим хүчний агентлаг өөрийн нөөцөөсөө гаргах баснаа мэдэгдэж байгаа. За удахгүй дэлхийн зах зээлд тухайн нөөц газрын тос бол урсаж орж ирнэ гэж мэдэгдээд за үнийг бууруулах хамтын ажиллагааны хамгийн том арга хэмжээ болсон гэж энэ үйл ажиллагаагаа тодорхойлсон байна. За өнгөрсөн 7 хоногт 400 сая баррел нефтийн нөөцийг гаргана гэж ярьсан бол үүнийгээ одоогийн байдлаар 412 сая болгож шинжилж дүнгийн нэмэгдүүлэхээр болсон байна. За Азийн түнш орнууд бол шууд өөрсдийн газрын тосын нөөцөө гаргаж эхэлсэн бол Европ болон Америкийн нөөцийг 3 дугаар сарын сүүлээс гаргана гэсэн ийм мэдээллийг
өгсөн байна. Ираны зүгээс нисгэгчгүй онгоцолон Пуужингийн давталгаагаа үргэлжлүүлсээр байна. Сауди Араб, Кувейт, Бахрейн зэрэг Персийн булангийн Арабын орнуудад Ираны зүгээс хандаж Арабын нэгдсэн Эмират улсын 3 том бомбыг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан. За энэ хүү уриалга гаргаснаас нэг өдрийн дараа энэхүүд бас шинэ давталгаануудыг хийсэн байна. За энэ нь бол хөрш зэрэгэлдээ улсынхаа Америкийн нэгдсэн улсаас бусад орнуудын хөрөнгийг анх удаа занал хийлж байгаа хэрэг Тегераны зүгээс болж байгаа юм. За Иран улс Америкийн нэгдсэн улсыг Ираны газрын тосны терминал байрладаг Храг арал дээр Арабын нэгдсэн Эмират улсаас баасан гарах цохилт өгсөн гэж буруутгаж байгаа. За одоогийн байдлаар бол нотлох баримт ил гараагүй байгаа. За хэрэв газрын тосны дэд бүтцэд цохилт өгөх юм бол Америктэй холбоотой газрын тос эдийн засаг эрчим хүчний дэд бүтцэд халтна гэсэн ийм сэрдүүлгийг Ираны зүгээс хийж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын төвийн командлал Ираны энэ мэдээллийн талаар ямар нэгэн хариу өгж мэдээлэл гаргаагүй боловч Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчийн дипломат албаны зөвлөх Анвар Гараш үүнийг бол няцаасан байна. Америкийн нэгдсэн улс баазуудад байрлуулсан Персийн булангийн орнууд Ираны эсрэг цэргийн ажиллагаанд газар нутаг болон агаарын орон зайгаа ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгийг няцаасан ийм мэдээллийг хийж байгаа юм. За Ираны зүгээс дайны үеэр Арабын Персийн булангийн хөрш орнууд руугаа олон зуун нисгэгчгүй онгоц болон Пуужин харуулж байгаа. За ихэнхдээ бол ихээхэн хохирол учруулж байгаа. За зарим нь бол эдийн засагт сөрөг нөлөөллийг учруулж байгаа гэсэн ийм зүйлүүд яригдж байгаа. За Тегераны хувьд бол Америкийн нэгдсэн улсын цэргийн асет буюу хөрөнгийг онж байгаа гэж мэдэгдэж байгаа ч гэсэн нисэх онгоцны буудлага газрын тосны талбай зэрэг энгийн иргэдийн ашигладаг иргэний байгууламж руу халтсан ийм байдалтай байгаа гэдгийг мэдэгдсэн байна. За Ираны цохилтын улмаас Персийн булангийн орнуудад орох хойж 12 хүн амин насаа алдсан. За тэдний ихэнх нь цагаач ажилчид байсан байна. За олон улсын улаан загалмайн хорооноос гаргасан мэдээлэлээр Иранд дайн байлдааны улмаас нийтдээ 1300 орчим хүн амин насаа алдсан гэсэн мэдээлэл гарсан. За Ираны эрүүл мэндийн яамны мэдгдснээр шүүх эмнэлгийн албан ёсны мэдээлэл болох Мизан агентлагийн мэдэгдэж байгаагаар амиа алдагдсны дунд 223 эмэгтэй 202 хүүхэд байсан юм байна. За Ираны засгийн газар нэм гарагт сэтгүүлчдэд хандаж баасан гарагт Тегеранд өгсөн цохилтын улмаас эвдэрсэн барилгуудыг үзүүлсэн. Цагдаагийн хэлцүүлэн түүний эргэн тойрондох барилгууд бас эвдэрсэн байсан. За зарим орон сууцны гаднах ханыг бол хуулсан байдалтай байсан байна. За ингээд энэ асуудалтай холбоотойгоор Ираны иргэд бол нөхцөл байдлыг хурдан намжихыг хүсэж байгаа. За ер нь бол иранчуудын зарим нь улс орноо орхиж өөр улс орн руу дүүрсэн байдалтай байгаа юм байна. За Израилийн зүгээс бас давталгоонд өртөж байгаа. За Ираны Пуужингийн давталгоонд нийтдээ Израилийн 12 хүн амь насаа алдсан. За олон хүн шархагдсан байгаа юм байна. За тэдний дотор нэм гарагт 3 хүн шархагдсан гэсэн мэдээллийг өгч байна. За өнгөрсөн 7 хоногт Иракт онгоцны ослын улмаас 6 хүн нас орсон. Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл Израиль руу цохилт өгж байгаа. За Израиль бас үүний хариу цохилт өгж байгаа. За өмнөд Ливан руу бол нэмэлт цэргүүд илгээснээс хойш Ливанд дойр хойж хамгийн багадаа 820 хүн амь насаа алдсан гэж тус Ливаны эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна. За Ливаны одоогийн байдлаар 7 оршин суух тутмын нэг нь буюу ойролцоогоор 800 гаруй мянган хүн 10 хоногийн дотор улс орноо орхиж өөрийнхөө төрлөх гэрээ орхиж дүүрсэн ийм байдалтай байгаа юм байна. Израилийн цэргийнхний мэдэгдэж байгаагаар даваа гарагийн өглөө Иран Израилийн зүг бас Пуужин харвсан байна. За өмнө нь бол Израилийн түүх хэсэг болох Тель Авив очимд бол хэд удаа цохилт өгч нийтдээ 23 цагт хохирол учруулж баг зэргийн төмөр гарсан гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За Израилийн авраг албаныхан Меган Дэвид Адом гудамжинд том тогоо орон сууцны барилгад хилтерхиинүүдэд гэмтсэн ийм видео бичлэгийг нийтлсэн. Израилийн цэргийнхэн Иран агаарын давталгаанаас хамгаалах зарим байгууламжийг тойрч гарах чадвартай бөөгнөрсөн бөмбөг харуулж байгаа олон байршид олон сум тарааж харвсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За ямар ч тач бол талууд дайн байлдааныхаа үйл ажиллагааг өргөжлүүлсэн хэвээр байна. За Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс хамтарсан давталгаагаа өргөжлүүлж байгаа. За үүний хариуд бол Ираны зүгээс өөрийн бас давталгаануудыг хийж байгаа. За ялангуяа ойрох дорнодын бүс нутагт байгаа Америкийн нэгдсэн улстай холбоотон түншийн харилцаатай улс орнууд руу энэхүү Пуужин болон нисгэгчгүй онгоцоор цохилт өгч байгаа. За энэ үйл ажиллагаанаас болоод олон хүн гэмтэж бэрцэн ийм байдалтай байна. За хааштай энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа удаан үргэлжилсэн тохиолдолд дэлхийн эдийн засаг шууд нөлөөллийг авчрах магадaltaй гэж үзэж байгаа юм. За ялангуяа Ормосын хоолойг Иран улс хяналтандаа байлгадаг явдал нь дэлхийн газрын тосны үнд нөлөөлөх шууд боломжийг олгож байгаа юм. За өөрөөр хэлбэл Ормосын хоолойг барьцаалах замаар өөрийн бодлогын үр дүндээ хөрөх боломж бол Иран улсад байгаа учраас энэхүү боломжийг өөртөө ашигтай байдлаар ашиглаж байгаа. За үүнээс болоод зэдхийн зах зээл дээр газрын тосны үн нэмэгдэж байгаа нь улс орнуудад шууд бус нөлөөллийг үзүүлж байгаамаа.